сайн байна уу? Сайн байна уу? Сайн тасаарай. За одоо эндээс ахуулаад 1 2 3 4 5 багаас 5 багт тооцсон байгаа. За одоо бүгдээ хамтдаа хичээл тэмдэглэгээ хамтдаа хийцгээе. За нэгдүгээр яг эренжсэн багийн шиг. За хоёрт за яаж гүдэг тоолоо шиг те. За гуравт Бусдын сонсъё. за одоо бүгдээ энэ хичээл тэмдэглэгээ ингэж байна. За одоо бүгдээ хамтдаа нэгэн видеог үзцгээе. Ямар киног хийх вэ? Star Wars. Let's see if we can't figure out what you are, Mr. Friend. And where you come from. I thought part of the message I seem to have found. Years ago you served my father in the Clone Wars. Now he begs you to help him in his struggle against the Empire. You deliver to him on Alderaan. Evet. Iron Man. Tony Stark. Mark the civilians red. За тэгэхээр энэ кино орхон дээр минь бодтой нэг 3 зүйлээ тийм. Энэ гайхамшигтай юу? Гайхамшигтай. За тэгвэл та энийг яаж хийдгийг мэдэх үү? За тэгвэл энийг ямар чанар пиццгийн ямар шан чанар ашиглаж хийдэг вэ гэхээр холограм гэдэг шан чанар ашиглаж хийдэг юм аа. За тэгвэл бүгдээрээ энийг хийж үзмээр байна уу? Үзье. За тэгвэл бүгдээр энэ баг болгон багш нэг юм слайд нэг юм хурц өгсөн байгаа. За ингээд давхарч тавьж агаад зөвхөн энэ гадны бүрээнүүдийг хайчлаа. За хайчлаарай. Би ингэж давхарч слайдаа дээр тавиад нэгдүгээр баг, хоёрдугаар баг гэж хуваалцсан байгаа. За энэ параграф дээр та нэр орсон байгаа. Жишээлбэл нэгдүгээр баг дээр нэгдүгээр баг бэлгүү гарны эзний хөгжүүд байгаа тийм. Хэрвээ даалгавар олон 109 тохиолдолд багш нэмдээс оноо авах болно. баг болгон дутас өгсөн байгаа. За хасныхаа галереис руу ороод за видео руу ороод за холограмын видео татсан байгаа. За тэрлүү нь ороод. За ийм видео байгаа. За тэрийг гаргаад тавьчих. Үзэж байгаа. Үзэхгүй. За хайчсан бол одоо ингэ нуглаарай. За нуглаарай. Яг ийм хэлбэртэй болох слайд аа. Хайчсан. Ингээд зүгээр тагшааг өгөх байх шүү дээ. Ингээд хаалт болсон. Яг хүрээнүүдийг хайчсан байх. Хүрээнүүдийг хайчсан.
хайчсан бол нууцаар хоёр захын скотчтэй. За бас нэг скотч нараа. За дууссан баран гараа өгөөрэй. Хапаа болчихсон уу? За хапаа болчихсон. За бисэн болсон стайк гэж өгөөрэй. Багшаа. Скотч. За. За яг одоо энэ за бүгдээ нааш хараарай. За энэ бичлэг байгаа тийм. Бичлэг байгаа. За бичлэгэн дээрээ энэ слайда дээр нь тавиад яг голтно. За тавиад за энэ хүмүүст хажуу төгөө хажуу талаас нь харна. Та одоо энийг харж байна уу? Харахгүй. За тэр бичлэгийг үзээрэй заяа. За. Яг хажуу талаас нь харна шүү. За. Зөвхөн хажуу. За хажуу талаас манай гоцтой багш. За хажуу талаас нь ажиглаарай. За хажуу талаас нь харж. За одоо дараа. Юу аа? Манай гочлоо багшаа. Манай гоцтой. Дөрөв шүү дээ. 3 дахь өгсөн багшаа. За ямар вэ? Хоёр багшаа. Яг тийм үг багсаа. За одоо бүгд нас харж байгаа. За бүгд ихтэй тасаагаад. За одоо юу хийх вэ? Ихний даалгавар. Манай хичээл 4 даалгавартай байгаа. За ихний даалгавар баг болгоно ихний даалгавар нь 2 оноотой. За одоо саяны үндсэн бичлэг чинь за физикийн ямар үзэгдэлтэй холбогдолтой вэ? За бүгдээрээ ихтэй таамаглал
төвшүүлцгээе. За нэг баг болгон цаасаага багаараа ярилцж байгаа таамаглаа төвшүүлээ тийш ажил наагаарай. За маркер. Юунд дээр Чизкээ ямар. За нэг минутын за цагаасан. 1 минутын татдаг. Багшаа. Юунд дээр Баг болгон цаасаага нэг өөрөө дагаад чи. Аха. Так, 1 минут дуусчих шүү. Танайда. Тавтар багшаа. Тий сайт таа. За минутаас мэн. За гурван гэсэн юм байна. За бүгд хамт уншия. За нэгдүгээр багийнхан болоод өөрийнхөө таамаглалаа уншиж өгөөрэй. За тэгвэл дөрөвдүгээр багийн таамаглал нь гэрлийн тусгар ойл. За тавдах гэрэл болон дүрсийн ойл. Гэрлийн ойл, гэрлийн тусгал, хугаралт. За ийм таамаглал төвшүүлсэн байна. За тэгвэл бүгд бидний ашигласан холограм маань юутай хамаатай вэ гэхээр за бүгдээ хамт уншия. Холограм нь гэрлийн хотос буюу графо буюу зургийг бичих дүрслэх гэсэн үгнээс гаралтай. Гэрэл зургийн хөдөлгөөний гэрлийн хугаралт ойлын хуулийг ашиглах нүрний өмнө ид шиг бүтээдэг холограмын нууц оршин. За тэгвэл та нарын таамаглал зөв байна уу? Зөв байна. Энэ таамаглалаа бүгдээ товшиж үзье. Баярын баталгаа зөвлөх хэрэгтэй. Өнөөдөр бүгдээрээ тэгвэл гэрлийн тусгал буюу гэрлийн хугарлын тухай үзэгнэ. За дэвтэр дээрээ тачгаа тавья. Гэрлийн хугарал. Гэрлийн хугарал. За өнөөдөр бүгдээрээ хичээл өмнөх туршилт хийж үзнэ. За туршилт хийх бүгдээрээ аюулгүй ажиллагааны дүрмийг захиах хэрэгтэй тийм ээ. За өнөөдрийн хичээлийн аюулгүй ажиллагааны дүрм юу ах вэ гэхээр туршилтын зааврын дагуу үйлчлэх. За хурц зүйтэй зүйлсийг болгоомжтой ашиглах. Гэрэл заасан нүдрүүгээ тусах үе байх. За ихний бүгдээ туршилтаа хийсэн байгаа тийм хамтран. За нэг бүх багийнхан амжилттай сайсан. За одоо нэгдүгээр даалгавар дээр бүгд таамаглалаа төвшүүлчихсэн 2 оноо гарсан. За
За одоо дараагийн туршилт буюу за гэрлийн хугацааг бүгдээр хатаасан. За бүгд энэ зургийг ажиглая. За энэ зурган дээр юу ашигласан бэ? Наус ашигласан байна тийм ээ. За бүгд багш нь баг болгон цаас өгнө. За цаасан дээр харандаг зүгээр усгүй байхад хийхэд ямар байх вэ? Ус хийсний дараа ямар байдаг вэ гэдгийг бүгдээ бага хягтаа үзсэн байгаа тийм үү? Туршилтыг үзчихсэн үү? Үзчихсэн. За тэгвэл тэр туршилтыг ямар ялгаа гаргалаа вэ? Тэрийг цаасан дээрээ харьцуулаад зураарай. За одоо тэгвэл дараагийн хоёр дахь туршилт маань бидэнд шилэн аяг мөн таамгийн бал харандаа юм уу бал. За эхлээд шилэн аяг дотор харандаа хийгээд ажиглана. За дараа ус дотор нь эхлээд багш энийг ажиглаж таа. За дараа та бүхэнд устдаа шилэн аяг байгаа тий. Тийм дотор харандаа хийгээд ажиглаарай. Дээрээс нь ажиглаж болно, хажуу талаас нь ажиглаж болно. За одоо ажигласан зүйлээ зураарай. Ажигласан зүйлээ зураарай. За бэлэн болсон хүмүүс За сайн байна. За бүгдээ эндээс ингээ ажиллах юм бол за эхлээд усгүй байхад яасан? Шулмаа арга зүгээр ажилласан дээ. Устай байхад яагаад юм болчих вэ? Гэрлээ. Шингэн. Юунаас олж ингэж өөрчлөсөн бэлээ? Уснаас олсон. Тэгвэл зүгээр гэрэл нэг орчин тахтаа яадаг үлээ? Шулуун замаар тахдаг. Тэгвэл энэ харандаг өдрийн өөрөөр хэлбэл гэрлийн засаг гэж ойлгож байна уу? За тэгвэл гэрлийн нэг орчин тахтаа яасан?
Шулуун байс яг баагаар харагдсан. А тэгвэл энд юу өөрчлөгдөж вэ? Юу өөрчлөгдсөн? Хоёрын орчин болчихлоо тий. Эхний орчин нь ямар орчин байгаа тий? Яг тийм үү. Усгүй юу юм? Агаараас юу шингэн. Шингэн буюу ус руу нэвтэрсэн. Тэгвэл гэрэл нэг орчноос нөгөө орчин руу нэвтрэхдээ яа гэм бэ? Хугардаг буюу чиглэлээ өөрчилдөг юм байна. За тэгвэл үнийг юу гэдэг байгаа юм бэ? Гэрлийн уграл. За бүгдээрээ тэгвэл гэрлийн угралын хуйлаа бичиж авцгаая. За бүгдээрээ хамт уншия. За уншаарай. Усны үнцгийн синусыг уурлын үнцгийг синус харьцуулсан харьцаа харгалзах орчин тархах хурдны харьцаа буюу хугарлын идэвхжүүдийн харьцааны уруутай тэнцүү байна. За сайн байна. За тэгвэл гэрэл нэг орчноос нөгөө орчинд нэвтрэхдээ яах нь чиглэлээ өөрчлөх буюу өнцгөн өөрчлөгдөх юм байна. Тэрийг синус альфа бетагаар илэрхийлж байгаа. Тэгээд хурд нь ямар орчин тархаас шалтгаалаад тухайн хурд нь яах нь өөр яах нь. За тэгээ N2 N1 гэдэг нь юу вэ гэхээр тухайн орчныг илтгэж байгаа хугарлын бэлтгэгч гэсэн үг. За энэний уруудаа тэнцэнэ. За одоо бүгдээрээ цайны томьёо бүгдийн зургаас харах юм бол бидний яг энэ нормал шулуун басна. За нормал шулуун басна. За энэ альфа юуны үнцэг вэ? Тусгалын үнцэг үү? Эсвэл хугарлын үнцэг үү? Тусгалын үнцэг. Энэ хугарлын үнцэг. Сайн байна. За тэгвэл энийг томьёогоор илэрхийлэх юм бол бидний томьёо энэ ах нэ. За тэгвэл N1 буюу N1 нь агаар гэсэн үг, N2 нь агаар ус гэсэн үг тийм ээ. За санаж. За одоо бүгдээрээ 3 дахь даалгавраа гүйцэтгэх болно. За альфа-ны дүрмэ хамт уншия. Зүйтэй маш гомдлоо шилжиг ургаахгүй ба олонний төмөр зүрээс болгоомжхоо. За туршилт хэрэглэгдэх багжууд та бүхний ширээн дээр тавьсан байгаа. За бүгдээ хараарай. За цаасан дээр нормал альфагаа босгосон шулуунууд татсан байна тийм үү? За багийн нэг хүүхэд нь урдаа тавиарай. За тэгээд шилэн альцаа дээр нь тавиарай яг зураас татсан дээрээ. За шилэн альцаа тавилаа. За дөрөв зүү байгаа. Хошаа. За одоо энэ зүү агаад энэ зүүнүүдээ яг энэ ихний шулууны дагуу хоёр зүгээ байрлуулъя. За одоо ихний хоёр зүгээ гэрэл тусгах буюу за ихний шулуун дээрээ байрлуулъя.
За хоёр зүгээ байрлуулаарай. Хоёр зүгээ хатгаарай. Хоёр зүгээ хатгаарай. За хоёр зүгээ хатгаарай. За зүгээ хатгасан уу? За хоёр зүгээ хатгасан. За одоо шилэн ялцсынхаа яг эсрэг талаас нь доош тонгоогод хараарай. Доош ингэж тонгоогод хар. Тэгээ яг нэг шудлууд байдлаар дараагийн зүг хатсан 3 зүг. 3 зүг. За сайн тонгоож харж байгаа. Яг ингэж харахад бол яг шудлаа юм шиг. Яг тэр харж байгаа юм шиг хатгах. За гурав зүгээ хатгасан уу? За хатгасан бол одоо юу шилээ хатсан авна. За тэгэнгүүт ийм яг ийм тэгшгэн биш юм хажуудлаа гарцсан байгаа сте тий. Харин дээрээс хатсан бол хатад ийм байх хэрэгтэйсэн тий. Харин яг ингэ шилээ харахад энэ байгаа сте тий. За сайн байна. За ингээд дөрөвдгийг бас яг за шилээ хацаа тавьж байгаа. Дахиад энтэйгээ энэ дөрөв зүг маань нэг шугам байхад байртанд тавиарай. Нэг яг над байхад байртанд тавиарай. За зүгтгийг тавиарай. За дөрөвдгийг тавьсан ба шилээ хацаа тавиад за зураас зураарай гэж. Хоёр цэгээ холбоод хоёр цэг холбосон чулуун татарай. Хоёр цэг холбосон чулуун татарай. Хоёр цэг. За одоо дөрөв сүгээ тэмдэглэж А Б ямар нэг үгсүүд юм. За актив үгсүүдийг тэмдэглэж тэмдэглэсэн үү? За тэмдэглэсэн ба одоо бүгдээр нь юу агаа вэ? Юу хийсэн бэ? Заазраа. За одоо заазраа чиний цацсан дээр шулууч яг гэрлийн цацрыг харуулж юм хараарай. За. Яг нөтрөө Шийдөө багшаа. Яг энэ замыг
За харандаа замуудаа зурсан уу зураарай. Зурсан багш. За замуудаа зураарай. Зурсан уу? За одоо замуудаа зурсныхаа дараа аль нь тусгалын үнцэг, аль нь хугарлын үнцэг, аль нь нармаа чулуу, аль нь ямар орчин бэ гэдгийг баг олоо баг экстерийг бичээрэй ярилцж байгаа. За ярилцаад бичээрэй. За энэ хамгийн оноотой даахур байгаа 5 оноотой даахур шүү. За. Багшаа. За. Энэ цаасан дээр бичих юм уу? Тийм цаасан дээр бичих. За материал аваад ийшээ гараад ирнэ. За нэг ярих юм аваад гараад ирээ. За та дөрөвдүгээр дууссан байна. За Инчээс хэвлээд тусгаж байгаа дээрээ энүүгээрээ шилээд амжаад инчээр ингээд гэвлэн хугарч байгаа дээр энэ хугарч юм. Харин энэ дээрээ дээш үзэх. энэ боёо. За
За одоо яг ихээр нэгдүгээр баг болсон тийм. Манай хатис гараа ирэх багшаа. За дуусна. Дуусна багшаа. За одоо яг ихээр багшлаа. Энд дээр тайлбар хийж өгье. За эхний эндээс гэрэл цаанын бүгд зөв. Эндээс гэрэл тусч байгаа учраас энэ хороо за тусгалтын үнцэг гэх нь хөөрхийг тэмдэглэдэг штеп үнцгийг тийм. За хугалтын үнцэг нь хаана байгаа вэ гэхээр энэ шилэн ялцсан дэсэн штеп тийм үү? Тэгэхээр агаараас шил рүү нэвтрэхдээ гэрэл маань хугарч байгаа. За энэ үнцэг бол хугалтын үнцэг. Одоо бүгдээр транспортер ашиглаад энэ хоёр үнцгөө хэмжээд үзтээ өгтүүдээ. За хэмжээд аль үнцгээс ихээр үзээрэй. За үзээрэй. За транспортер ашиглаад. За транспортер хүн байгаа юу? За тэгэхээр ихээр нэш өгтүүдээ хайд маань. За хайд маань хайд. За ишигээ гэрэл нь болж байгаа тийм. Энэ болохоор тусгалтын үнцэг. За тэгээд гэрэл маань ишигээ хугарч байгаа энэ тусгалтын үнцэг. За энэ хоёр үнцгийг хэмжээд аль нь альнаас их байх багтаа хэлээрэй. За тусгалтын үнцэг. За тусгалтын үнцэг нь юу вэ? Найзуудаа битгий газар тусгаарай. Аюултай шүү. За аль үнцэг гэх юм. За нэгдүгээр баг. Доосаг байна. За хоёрдугаар баг хэд идсэн бэ? Босоод хэлээрэй. Альфа идсэн. Альфа 30 градус. Нөгөө хуулийн үнцэг нь 20. За альфа 30. Бета 20. Нэгдүгээр баг юу? За хоёрдугаар баг юу? Шаманы 2. Хоёрдугаар баг юу? За Манай хичээлийн төгсгөл дууд болно. За хичээлийн төгсгөл гэсэн мэт байна уу? Байна. За одоо чанман эрдэнэ дууны аянд оруулаад бидэрээ дуудаж шүү. За буруу шил газар Хотел гурав юу вэ?